Савраас салаад харин оронд нь нөгөө нэг юу гэдэг лээ. Барууны буюу либералуудын саврт өртөх бас магадлал маш өндөртэй болоод эхэллээ л дээ. Гэтэ яг оюун эрднийг яг нөгөө нэг хүчлийн галт тэргэнд цуун нуун гэдээснийг бодглохоор за ингээд ерөнхийдөө хятадуудын савар гэж ойлгож байна. Оюун эрднийг зайлууллаа. Тэглээгээд хятадуудын савар алга болчихгүй л дээ. Гэхдээ оюун эрднийг зайлуулж байгаа энэ лодо самбуу момбоо байгаа шүү дээ. Одоо энэ. Тэгээд лодо самбуу чинь би болохоор чинь хүмүүс яг энэ хэн байлаа? Лодо самбуу хизээч итгэж болохгүй гэдэг энэ бабках яриад л л дээ. Би ч гэсэн бүр өмнө ярьж л байсан шүү дээ, тийм үү? За тэгээд гол асуудал нь юу юм бэ гэхээр би тэр юу муутаа яригдчихсэн нэлээ урд нь хит яриануудын үзээ тодорхой хэмжээд бас урам хугарч байсан. Яг үнэ хэлэхэд бол тэр баабартаа ярилцжсэн ярилцсан марсууд нь үзээд бол үнэхээр урам хугарч байсан. Тэгээд би юу ч хэлэх гээд байгаа юм гэхээр яг бабки баярсагаа бол энэ хэнийг лодог бол ерөнхийдөө за хиний хүн байх магадaltaй гэж яриад байгаа шүү. Элбэгт орчин хүн байх магадaltaй. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө либералуудын гар хөл болж гинэ гэд хэлээд байгаа шүү. Либерал элбэгт орчин хүн байх магадaltaй. Элбэгт орчвол либерал тэгээ барууны тижээр байх өндөр магадaltaй. Ер нь бол барууны тижээрүүд гэж ярьдаг юм да иймэр хүмүүсийг. Их улс орноо томчоо хүмүүс нэг бол барууны тижээр нэг бол бас урд зүгийн тижээрүүд гэж бас ярмаар юм биш үү зармиг юм тийм ээ. Бас хойд зүгийн тижээрүүд гэж бас ярмаар юм байна. За тэгэхээр нэг ийм хүн байгаа да. Юу юм бэ гэхээр шүү дээ. Лодогийн яриад байгаа оюун эрднийг огцруулах санал бол зөв. Гэхдээ монголчууд бид өөрснөө яг монголчуудаа баримтлсан тийм үү? Монголчуудынхаа одоо эрх ашигыг баримтлсан барууны эрх ашигыг биш тийм үү? Оросын эрх ашигыг биш, урд зүгийн хятадын эрх ашигыг биш. Яг монголчуудын эрх ашигыг барьсан хүмүүс оюун эрдний оронд гараасаа илээ гэж хүсэх нь л одоо гол чухал найдвар болчиход байна л да. Миний харж байгаагаар. Яг одоо тийм үү ингээд барууных байна уу, либерал байна уу, элбэгт орчин хүн гэж хардна уу, яа нү хамаагүй тийм үү. Гол нь заах ингээд оюун эрдэнэ огцрон зөв. Харин огцросныхын дараад нь бид нэр ямар хүнээр гаргаж тавих нь дээр вэ гэдэг асуудлыг л тавьмаар байгаа байхгүй юу? Гаргаж тавьмаар байгаа байхгүй юу? Лодо самбуг би бол удаа ердөөсөө лодо самбуг одоо зарим хүмүүс ирлээсч хийж магадгүй гэж би бол ирлөөс ирлээсч гэж бодохгүй байгаа гэдгийг хэлчмээр байна. Ирлээс гэж би ердөөсөө бодохгүй байгаа. Элбэгт оржиг би бас нэг ирлээс гэж би сүүл үед бодохоо болоод хэлсэн. Эхлээд би нэг тийм үү нэг өмнөх би нэг хэдэн сар өмнө хийсэн бичлэгэн дээр нэг 100 манай иргэдийн зарим нь 100 жилийн өмнө л орж ирсэн тэр хүмүүсийг ялварлан гадуурхаад гэж болохгүй штэ гэж ярьжсэн үзээд би бас үнэхээр одоо ирлээс юм болов яг юу болоод байгаа юм бэ гэж одоо гэж би гайхчихсан. Тийм үү. Тэгтээ юу нэг элбэгт орчин дээр үдник бичлэг өгдөн штэ. Нэг ээж дээрээ очоод өвлаад те. Нэг тийм бичлэг байдаг гэсэн. Тэгээд би сайн үзээгүй. Тэгээд нэг сонгол дээр хятад гээд гүтгсэн чинь ээж дээр очиж уурлаа. Тэгээд ээж нь улаан дөрөвдөр ярьдаг. Тийм дөрүүд гацаахгүй дөрүүд ус хүн байсан гэж сонсч байсан. Би юу ч хэлэх гээд байгаа юм гэхлээр цусандаа гол асуудал биш байна. Цусандаа биш байна. Би бол лодо самбуг би бол ердөөсөө ирлээс гэж ердөөсөө бодохгүй байна. Лодо самбуу бол гарцаахгүй Монгол. Элбэгт орж Монгол цус бол байгаа штэ. Гарцаахгүй. Ядаж ээжийн тал нь юу штэ. Монгол штэ. Зүр сэтгэл нь ирлээсчээд баруунччаад байгаа байхгүй. Сэтгэл нь зарим нь хятадчаад, зарим нь сэтгэл нь орсччаад байгаа байхгүй. Яг сэтгэл нь монголчоод яг сэтгэлээрээ яг монголчоод гол нь тэр сэтгэл зүрхээ яг Монголын төлөө тийм эрх ашиг нь яг тэр Монголын төлөө зохиолдог
тийм хүмүүс яг улс төрд байна уугүй юу гэдэг асуудал чухал байгаа байхгүй юу? Тэгээд түүнээс биш тийм үү? Тэр хүн болгоныг те миний харж байгаа за одоо юу гэдэг тийм хүн болгоныг миний харж байгаа юм гэхэлэр одоо юу гэдэг тийм ээ тийм цус яриад бас тэгээд нэрлээс хүмүүс байсан ч гэсэн Монголоо гэсэн зэрэг сэтгэлтэй хүмүүс бийж болно шүү дээ. Би бас юу яахгүй үгүйсэхгүй. Дээрэс нь тодорхой хэмжээнд тийм үү хар арьстай хүн саяхан нэг дуу гаргасан шүү дээ. Саяхан нэг хар арьстай хүн манай Монгол гоёо гэж бичлэг хийсэн чинь манай Монгол гоёо гэж яах чи бас монголчуудаа гэсэн сэтгэл гадаад хүн төртөл бас бийдэг л байхгүй. Тэгээд ерөнхийдөө сэтгэл нь гол нь тэр сэтгэлдээ яг Монголыгоо гэсэн сэтгэл байна уугүй юу гэдэг цуснаасаа илүү миний бодлоор нэгт сэтгэл тавигдаж байна гэж би одоо бодож байна. Нэгт сэтгэл Монголоо гэсэн сэтгэл нэгт. Тэгээ хоёрт цус яригдах юм байна гэж би одоо ойлгож эхэлж байна л та. Тэгж бодож эхэлж байна. Гэхдээ мэдээж хэрэг бас тийм ээ зарим талаараа бас үнэн л дээ. Хятадын эрлиз хүмүүс бол хятадуудаа үзээд чадахгүй гэдэг үнэн. Оросуудын эрлиз бол оросуудаа үзээд чадахгүй, Америкчуудын эрлиз бол Америкчуудаа үзээд чадахгүй тийм үү? Тэгүн гот яад ингэхээр хоёр талд ажиллаа л байна. Хоёр талд хоёуланд нь сайхан хандаад байна. Гэхдээ эцсийн яг Монголынхоо эрх ашигыг хамгаалж чадахгүй тийм хүмүүс төрд гарчлаараа яаж байгаа юм гэхлээр Монголынхоо эрх ашигыг юунд орхичод байгаа байхгүй нөгөө нэг гадаадын улсын эрх ашигасаа Америк улсынхаасаа илүү нэг бол хятадынхаасаа дор нэг бол гадны улсын эрх ашигыг Монголынхоо эрх ашигасаа дэвгүр тавьчихад байгаа байхгүй. Энэ гол асуудлыг үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж хэрэг тодорхой хэмжээнд цус ярих нь зөв. Гэхдээ цуснаас илүү бас нэг орхитуулаад байгаа нэг чухал зүйл нь юу байгаад байгаа юм гэхэлэр сэтгэл гэдэг зүйл юм биш үү? Сэтгэл. Мэдлэгээс ч илүү чухал шүү. Сэтгэл гэдэг зүйл бол мэдлэгээс илүү чухал. Сэтгэлтэй, мэдрэмжтэй байхад тэр хүнд жоохон хөгжүүлээд, жоохон мэдлэг өгчөд тэр хүн хангалттай усыг өөдөн татна да. Аюу мэдлэгтэй хүн улс төрт хэрэгтэй гэдэг юм. Аюу мэдлэгтэй хүмүүс чинь ухаан муутай байдаг шүү дээ заримуд нь. Мэдлэгтэй байлаа гэдээ ухаантай болчихно гэсэн үг биш шүү дээ. Мэдлэггүй байсан ч гэсэн тухайн хүмүүс чинь тийм үү? Ухаантай байж болдсон шүү дээ. Зөв шийдвэр гаргаж чаддсан шүү дээ. Гол асуудал нь ердөөсөө сэтгэл шүү гэдгийг би хэлмээр байна. Сэтгэл Монголоо гэсэн сэтгэл зүрхтэй тийм хүмүүсийг Чингис хаан хүртэл нэг үг хэлсэн байдаг шүү дээ. Чингис хаан хүртэл нэг үг хэлсэн байдаг. Юу гэж хэлсэн байдгийг бэ гэхлээр сэтгэлийн бариад тогтооцсон байгаад би энэ хаашаа одох вэ гэдэг үг байдаг. Энийг би та бүхэнд маш сайн анхааруулж хэлмээр. Тэгэхээр хамгийн нэгдүгээр сэтгэл шүү, цус биш шүү гэж би одоо хэлмээр. Цус биш, сэтгэл. Сэтгэл гэдэг зүйл хамгийн чухал. Мэдлэгээсээ илүү чухал. Тэгээд сэтгэл нэгт, хоёрт цус, гуравт юу бах нь вэ? Мэдлэг. Гуравт мэдлэг орно шүү. Бабка баяр сайхан бол нэг цусыг тавьчихад байгаа байхгүй. Нэг цусыг тавьчихад байгаа. Энэ буруу шүү. Энэ буруу. Нэг цусыг тавих буруу болчиход байна. Сэтгэлийг нэг тавих хэрэгтэй байна. Гэхдээ цус чухал. Гарцаа авахгүй чухал. Харин нэгт цус тавих нь тодорхой хэмжээ жоохон буруу байх мундар магадaltaй болчихно гэж би одоо бодож байна. Яад гэх юм бол
монголчууд бидэнд яг одоогийн байдлаар хүч хүрэхгүй байна. Хэрвээ хүч хүрдээсэн бол заяа. Лодой самбуу оюун эрднийг ерөнхий сайд буюу оюун эрднийг огцруулах санал гаргах биш. Монголоо гэсэн улс төрчид өөрсдөө нийлээд тэр дотор гаргах байлаа. Гэтэл тэгж чадсангүй. Хүч муутай байна. Хүч муутай байна манай монголчууд. Хүч муутай байгаад зөвхөн гадны санхүүжилттэй хүмүүс тэгэл тултаж чадчихэв. Чулуухандаа гэж хэлээд. Түс яг манай Монголын гэсэн хүмүүсийг өчүүгнүүдийг санхүүжлахгүй шүү дээ. Би жишээд бүрдээ хэдэн сарын өмнө за бэлэн шүүгээд хэлж яхад яалаа над нэг ч юм туслаагүй шүү дээ. Нэг ч хүн бүр нэг ч хэдэн өрч илаасаагүй шүү дээ. Жохон бодоод үзчих хэрэгтэй гэж би одоо бодож байна. Тэг тэмцэе гэж яхад тийм үү? Нийлээ тэмцэе эн чинь одоо хэцүүдлээ шүү гэж хэлж хаад. Хэдэн сарын өмнө би нийлээ тэмцэе гэж яхад хээч туслаагүй шүү дээ. Тэгээ ерөнхийдөө жоохон ойлгочоосоо гэж би одоо бодож байна. Тэгээд одоо яг уу зарим хүмүүс яг уу жоохон тодорхой хэмжээд бас. Тэгээд би хэдэн сарын өмнө за яг уу тэмцэе л гэж бас нэг хинч дэмжээгүй штэ. Хинч дэмжээгүй. Ерөнхийдөө та нарт бас энийг харуулж. Би лодог би бол Монгол цустай гэж боддгоо. Монгол цустай. Гарцаахан Монгол цустай. Харин сэтгэл нь Монгол биш. Сэтгэл нь айл хэзээний урвчихсан байна гэж би одоо бодож байгаа. Одоо та нар ингээд харах юм бол ойлгомжтой байгаа л та энэ дээр. Би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр шүү дээ. Сэтгэл нэгт чухал шүү. Сэтгэл нэгт. Би бол одоо самбуг ирлиц гэж бодохгүй байгаа. Монгол хүн. Харин сэтгэлнээрээ ирлицчихсэн. Сэтгэл нь бол орвчихсан. Чингис хаан дээр үеэс эхлээл сэтгэлийг нь барьж тогтоодог гэсэн хүмүүс их. Харин манай Монголд сэтгэл нь урвчихсан хүмүүс төрийн ингэр дээр гараад байна шүү дээ. Сэтгэл нь урвчихсан хүмүүс. Энэ хамгийн аюултай байхгүй. За тэгээ энэ хүрээд энэ бичлэг өндөрлөө. Өнөөдөр 2025 оны 2 сарын 7 23 цаг 44 минут болж байна.